Сайн байцгаана уу найзуудаа? Солонгоо агш нэ. Багш та нараас нэг асуулт асууя. Танай цуглаанд Библийн баатрын нэртэй хүүхдүүд байдаг уу? Эсвэл тийм том хүмүүс байдаг уу? За жишээлх юм бол Давид, Йонатан, эсвэл Саул, эсвэл Паул, Ноа, Абрам ч гэдэг юм уу те? Тийм нэртэй хүүхдүүд байдаг уу? Эсвэл танай цуглааны охтууд дундаас гоё Библийн баатрын нэртэй охтууд байдаг уу? Жишээлх юм бол Эстер, Ханна, Рут, Мария, Сара гэх мэт тийм нэртэй охтууд байдаг уу? За магадгүй байдаг бах те. Тэгвэл тэр охтуудад аав ээж нь яагаад Библийн баатрын нэр өгсөн юм бол? Яагаад гэвэл магадгүй тэр баатрын нэр шиг итгэлээ мундаг сахисан хүүхэд байгаасай гэж бодож өгсөн бах те. Жишээлх юм бол Ханна шиг тийм ээ мундаг залбирдаг хүн байгаасай гэд охиндоо Ханна гэдэг нэр өгсөн хүмүүс бас байдаг те. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ хамтдаа Библийн эмэгтэй баатрын тухай үздэцгээе. Бүгдээрээ Библиэд илгээд хуучин гэрээ Эстер 4-ийн 16 дахь ишлэлийг хамтдаа чангаар уншицгаая. Эстер 4-ийн 16. Яв суусаад байгаа бүх юудэчүүдийг цуглуулж миний төлөө мацаг барьж шүнж өдөрч 3 хоногийн турш бүү би болон миний шивгчэнгүүд ч мөн ийхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрв би өөхөх ёстой бол өөхнө. Амен. За өнөөдрийн Библийн баатар бол Эстер гэдэг эмэгтэйн тухай бүгдээрээ хамтдаа үздэцгээе. Та нар Библиэл дээр Ахашверош хаан гэж сонсч ирсэн үү? За Ахашверош гэдэг энэ хаан маань ямар хаан байсан бэ гэхээр Энэтхэг улсаас Этиоп хүртэл 127 улсыг хаанчилдаг маш мундаг хаан байсан байгаа. Тэр маш агуу ялалтуудыг байгуулсан тийм ээ. Нэр алдраа цуйратуулсан маш мундаг хаан байсан байгаа. Нэрээр хин гэсэн Ахашверош гэдэг нэртэй. За энэ хаан маань маш олон дайнд ялалт байгуулад тийм ээ 127 улсыг хаанчилж байгаа мундаг том хаан болохоор яасан байх нь вэ? Үнэхээр өөрийнхөө сүр жавхланг бусдад гайхуулмаар санагдаад өөрийнхөө яруу алдрыг, өөрийнхөө хаанчлалын суу алдрыг 180 хоногийн туршид бүх улс үндэстэнд гайхуулсан байх нь. За тэгээд хаан 7 өдрийн турш найр хийхээр болсон байгаа. Өөрийн бүх зарч шивгчэд, өөрийн бүх түшмэд, сайд, ноёд, түүний гэр бүлүүд тийм ээ, өөрийн бүх ард түмэндээ 7 өдөр найр хийх тушаал болгосон байгаа. Үнэхээр гайхалтай найр болоод яг 7 дахь өдөр нь болсон чинь хаан өөрийнхөө ард түмний дунд өөрийнхөө хамгийн үзэсгэлэнтэй эхнэрээ гайхуулахыг хүссэн байгаа. Яагаад гэвэл түүний эхнэр Вашти бол үнэхээр үзэсгэлэнтэй, үгээр хэлж, үзгээр бичшгүй, үнэхээр үзэсгэлэнтэй байсан учраас хатнаараа гангармаар санагдаад тэгээд өөрийнхөө зарсныг дуудсан. Алуу хүнээр. За хаантаа та дуудсан уу? Хатан Ваштиг яг одоо аваад. Яагаад гэвэл би түүний гоо үзэсгэлэнг энд цугласан бүх хүмүүст би гайхуулахыг хүсэж байна. Даруйхан яваад хатан Ваштиг аваад. За мэдлийн хаантаа. Ингээд хааны зарц хатан Вашти дээр очсон байгаа. Хатантаа хаан таныг өргөөндөө дуудулж байна. Хүүе би ч нэстэ амар завгүй ах чи за ямар хэрэгээр дуудсан юм болоо? Хаан таныг өргөөндөө нэн даруйхан ир гэж байна. Хамгийн гоё хувцас өмсөөд хамгийн гоё дээрээ тавиад хүрээд ир гэж шүү. Надад тийм зав алгаа. Яагаад гэвэл би ч гэсэн хаттын өргөөнийхөө хаттуудыг бүгдийг цуглуулад найр хийж байна. Би яаж тэр зочтой орхиод гараад ирэх юм бэ? Чадахгүй би заавгүй.
Тэгээд ч би бэлэн биш байна. Намайг ирч чадахгүй гэж хаанд ил. Гэхдээ хааны тушаа шүү дээ. Хаан танд зарлиг буулгасан шүү дээ. Тэр хамаагүй. Миний зочид намайг хүлээж байна. За яв би завгүй байна. За ингээд хатан Ваштын хаан Ахашверошийн тушаалд дуулуургүй хандсан байна. Хаантаа. За миний хатан юу болов? Хатантан өөрийнхөө өргөөнд бас найр хийгээд завгүй гинэ. Юу гинэ? Миний тушаалыг даахгүй байна гинэ. Хаан маш их ууралсан байна. Харин хааны маш мэрэгэн ухаантай түшмдүүд нь хаанд юу гэж хэлсэн бэ гэхээр хаантаа та хатан Ваштыг хатан суудлаас нь буулгах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр таны үгэнд орохгүй байснараа бусад бүх эмэгтэйчүүдэд муу үлгэр дуурай үзүүлж байна. Яагаад гэвэл тэд нар ч гэсэн ирээдүйд тийм ээ нөхрүүдтэй захирагдахгүй бол яах юм бэ? Ахашверош хааны хатан хүртэл хааныхаа үгэнд орохгүй байхад би чиний үгэнд орох ёстой юу гэд эхнүүд нь хүртэл нөхөртөө дуулуургүй хандвал энэ бол маш буруу үлгэр дуурай учраас хаантаа та хатан Ваштыг хатан судлаас нь буулгаад та шинээр хатан сонгоно уу? Наа чи өстой мэрэгэн санаа байна. Яг одоо хатан Ваштын титмийг хураа. Түүнийг ордноос хөөж гарга. Тэгээд 127 ус даяар явж хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг миний ордонд цуглуул. За, мэдлээ хаантаа. За, ингээд Ахашверош хаан өөрийн хамгийн үзэсгэлэнтэй хатан Ваштыг хатан суудлаас нь буулгаад түүний титэм, түүний хатан өсөглүүдийг хураагаад тэгээд уус даяар хамгийн үзэсгэлэнтэй гэсэн охтуудыг өөрийнхөө ордонд өрсөн байгаа. Ингээд охтууд хаантаа уулзахын тулд өөрсдөө 1 жилийн турш бэлдсэн байгаа тийм ээ. Усанд ороод, гоо сайхан гоо ингэсэг түрхээд л тийм ээ. Үсээ гоё арчлаад хамаг гоё дээрээ тавиад яг 1 жилийн дараа тэр хөөрхөн гоо үзэсгэлэнтэй охтууд Ахашверош хааны өмнө гарч ирсэн байгаа. Маш олон үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд ирсэн байгаа. Хаантаа таны амрыг гэрээ. Би бол үнэхээр үзэсгэлэнтэй байгаа зү. Хо. Миний үзэсгэлэнг энэ бүсгүйчүүд ердөө гүцэхгүй шүү дээ. Чи надад нэг л таалагдахгүй байна. Гар. Үгүй би ч нүгэн хамгийн хөөрхөн штэ. Яаж байгаа болоо? За, яг энэ мэдчлэн маш олон бүсгүйчүүд хааны ордонд ирээд хаанд өөрийгөө харуулсан байгаа. Тэр олон бүсгүйчүүдээс нэг л хүн түүнд таалагдсан. Тэр бол өнөөдрийн Библийн баатар Эстер. Эстер бол Юудэ хүн байсан байгаа. Хаан Эстерийг анхны харцаар хараад л дурлсан байгаа. Ийм хөөрхөн эмэгтэй манай улсад байна гэж юу? Ингээд хаан Эстерийг өөрийн хатнаар өргөмжилсөн байгаа. Үнэхээр түүний гоо үзэсгэлэнд татагдахгүй байхын аргагүй байсан байгаа. За, ингээд Ахашверош хаан маань шинэ хатантай болсон байгаа. За, тэгвэл энэ Эстерийг хаанд хэн хатан оруулсан бэ гэхээр түүний ах Мордехай. Мордехай өөрийнхөө үеэлдүү Эстерийг хатан болгосныхаа дараа түүн дээр үе айлчлан ирдэг гэсэн байгаа. Тэгээд яг л ээлж ёсоор тийм ээ Эстер хатан дээр очих гээд явж итэл үүдэн дээр хэсэг бүлэг хүмүүс хуйлдаан зохиож байгааг харсан байгаа. Тэгээд чихээ тавиад сайн сонссон чинь Ахашверош хааныг үгүй хийх талаар хуйлдаж ийн гин шүү. Энийг даруйхан зогсоохгүй бол болохгүй. Бушуухан Эстер хатанд хэлэхгүй бол болохгүй. За, ингээд Мордехай Эстер хатан дээр очиод
босон бүх явдлыг чихэнд нь шивнэж хэлсэн байгаа. Яна, тийм гэж үү? Би одоо хаан дээр хурд очиж хэлэхгүй болохгүй нэ аха. Ингээд Эстер хатан маань Ахашвирош хаанд бас Мордехайгийн айлцсан бүх юмыг хэлсэн байгаа. Хаантаа хин намайг алхаар завдна гинэ. Дараахан тэр хүмүүсийг цаазаараа. Харин Мордехай миний амийг аварсан учраас миний түүхийн номонд Мордехайн талаар заавал бичиж үлдээгээрэй. Яагаад гэвэл би түүний ач тусыг мартахыг хүсэхгүй байна. За, ингэж хэлээд хаан Мордехайн талаар өөрийнхөө түүхийн номонд бичиж үлдээсэн байна. За, хаанд бас нэгэн түшмэл байсан байгаа. Тэр түшмэлийг Хамаан гэдэг. Хин гинөө? Хамаан. Хүмүүс Хамааныг холоос харахал юм бол яадаг байсан бэхээр айсандаа түүнд ингээ мөрөгдөг байсан байгаа. Хүн болгон Хамааны өмнө өвдөг сөгдөж мөрөгдөг байсан байгаа. Гэтэл нэгэн удаа Мордехай Хамааныг явж байхад таарлцсан Хамаантай. Хамаантай таарлцсан хүн болгон Хамаанд хүндлэл үзүүлж түүний өмнө өвдөг сөгдөг байсан бол ганцхан хүн түүнд ерөөсөө хүндэтгэл үзүүлээгүй. Тэр бол Мордехай байсан байгаа. Чи яагаад надад сөгдөж мөрөхгүй байна? Бүх хүмүүс намайг хүндэлж надад бүх юм мэндэлж байхад чи намайг үл тоомсорлно гинэ. За уучлаарай. Би бол Бурхан эзэндээ л өвдөг сөгдөж, Бурхан эзэндээ л мөргөл өргөдөг хүн. Бурханаас өөр хүндэж би өвдөг сөгддөггүй. Юу гэсэн гинэ? Яла гинэ. За би явъя да. За ингээд Хамаан маш их ууралсан байна. Яан гинэ бүх хүмүүс намайг хүндэлж байхад энэ юм уу? Энэ юу н аль улсын хүн юм болоо? Бурхан эзнээ хүндлэн гинөө? Энэ арай юудэ хүн биш байгаа? За гайгүй чиний талаар сайн судалж агаад чамаас нэг өшөөг авнаа. Ингээд Хамаан Мордехайн талаар судлаад мэдэнгүүтээ хаанд очиж худал хэлсэн байгаа. Хаантаа. За, айлтга. Хаантаа. Үнэхээр бүх улс үндэстэн танд дуулууртай хандаж байхад нэг үндэстэн л танд дуулуургүй хандаж байна да. Таны тушаалыг үл тоомсорлож байна. Хей. Ямар үндэстэн юм? Тэр бол юудэчүүд билээ хаантаа. Таны ямар ч зарилгыг юудэчүүд эсэргүүцэж байна. Яла гинэ. Тиймээс хаантаа юудэчүүдийг шийтгэх тогтоолт та гарын үсэг зурж хайрлаач. За яах вэ? Тэгээ. За ингээд Хамаан Мордехайгаас болоод Мордехайг үгүй хийхин тулд зөвхөн түүнийг үгүй хийгээ зогсохгүй түүнийг үндэстнээр нь үгүй хийхийг хүссэн байна. За энэ мэдээг Мордехай сонсоод маш их гунигэлсэн байна. За вэз яах ёстой вэ? Юудэчүүдэд маань маш том аюул тохиолдож байна. Яавал дээр вэ? Яавал би үндэстнээ аврах вэ? Бурхан минь надад хэлж өгөөч би яах ёстой болоо? Надаас болоод үндэстэн минь хохирох нь ер нь Эстер дээр очие. Ингээд Мордехай Эстер хатан дээр очиод болсон бүх явдлыг хэлсэн байна. Одоо би яавал дээр вэ хаа? Та юу гэж бодож байна? Би юу хийвэл дээр вэ? Сайн бод дүү минь. Чи хааны хатан босно нь санамсаргүй зүйл гэж юу? Магадгүй ямар нэгэн төлөвлөгөө байж л таараа. Бурхан чамайг хатан болгосон. Тийм учраас ямар нэгэн төлөвлөгөө байж л таараа. За би яах ёстой юм болоо? Аха. Юусоо ингээ.
3 өдрийн турш би мацаг барих болно. Би болон надтай хамт байгаа бүх шивгчид мацаг барих учраас та ч гэсэн юудэчүүд дээр очиод бүх ус даяараа мацаг барин залбир гэж хэл. Миний төлөө залбираарай. Би 3 өдрийн дараа хаан дээр очиж энэ асуудлыг шийдвэрлэх болно. Та харин үндэснээрээ 3 өдрийн турш миний төлөө мацаг барин залбирч өгөөрэй. За, ингээд Эстер хатан болон Юудэ үндэстэн 3 өдрийн турш ямар ч хоол идэхгүйгээр тэд нэр мацаг барин үндэснийхээ төлөө залбирсан байгаа. За, ингээд 3 хоногийн дараа хатан Эстер хаан дээр очсон. Маш их зориг гаргаж орцсон. Яагаад гэвэл тухайн үед хааны зөвшөөрлгүйгээр хэн нэгэн орж ирэх юм бол хаан магадгүй таягаараа ингэж дохихгүй бол хүн шууд цаазаар авахгүй болдог байсан ба. Хэрвээ хаан ингэж дохих юм бол хүн амьд үлддэг байсан байгаа. За ингээд Эстер хатан маань хамгийн гол хувцас өмсөөд Ахашверош хаан дээр орсон баг. Хаантаа би Эстер байна. Миний зөвшөөрлгүй би дуудаа очив. Яг энэ үед бурхан Ахашверош хааны зүрх сэтгэлийг хөдлөсөн байгаа. Ингээд Эстерийг харсан чи үнэхээр хөөрхөн, үнэхээр өхөөрдөм, үнэхээр хайр татан байсан учраас хаан хичнээн өөрөө Эстерийг дуудаагүй ч гэсэн нөгөө нэг таяга дохиж түүнд зөвшөөрөл алгасан байгаа. За, хатан минь ямар зоригоор, ямар учир шалтгаанаар над дээр ирсэн бilé? Хаантан минь ээ. Би танд зориулж маш гоё найр хийхийг хүссэн бilé. Та өнөө орой миний бэлдсэн найранд хүрлцэн ирээч гэж танаас гуйх гэсэн. Тэгээд дээрэс нь та өөрийн түшмэд хамааныг ч гэсэн миний бэлдсэн найранд урайч. За, тэгэлгүй яах вэ? Миний төлөө гэж байгаа юм чинь ирлгүй яах вэ? За, орой найранд очиж очив. Гэлалаа хаантаа. Ингээд Эстер хатан маань хаанд зориулаад маш гоё найрыг бэлдсэн байгаа. За, маш гоё найрыг бэлдсэн байна. Ингээд тэр найран дээр хамгийн түрүүнд хэн ирсэн бilé? Хамгийн түрүүнд Хамаан ирсэн байгаа. Оо, ямар гоё нойр вэ? Хатан хүтэн намайг өрнө гэхээр би чинь нэрээ үнэхээр л мундаг түшмэд байна шүү. Надаас өөр сайн хүн хаан байх вэ? За, Хамаан ч Ахашверош хаан ч гэсэн найранд ирсэн байгаа. Ингээд Эстерч бас найрандаа ирсэн байгаа. Ямар сайхан зоог бэлдээвэ хань минь. Үнэхээр сэтгэл минь хөдөлж байгаа учраас яг одоо надаас юу хүсэж байгаагаа хэл. Би чамд хүссэн бүхний чинь өгөх болно. За, мэдлээ хаантаа. Хаантаа, хэрвээ та намайг сонсох юм бол, та намайг таалах юм бол хаантаа та маргааш ч гэсэн миний бэлдсэн найран дээр хүрлцэн ирнэ үү? Мөн та өөрийн төшмөд хамааныг ч гэсэн найранд дагуулan ирнэ үү? Ямар амархан хүсэлт вэ? За, яах вэ? Тэгье. Маргааш ч бас ирээ. Маргааш уулзъя хатан минь. За, ингээд найр дуусмагц тэд нар бүгдээрээ гэрлүүгээ харьсан байгаа. Ордон луугаа тийм ээ. За, тэр шөнө яагаад ч юм Ахашверош хааны нойр нь юусоо хүрхгүйсэн. Яагаад нойр хүрхгүй байгаа юм болоо? Унтмаар байдаг. Хүнээр. За, хаантаа та дуудуулсан уу? За, чи яг одоо миний нөгөө нэг номыг аваад ирдэ. Түүхэн номыг. За, мэдлээ хаантаа. За,
Ингээд Ахашверош хаан түүхийнхээ номыг уншиж байх хоорондоо нэгэн хүний тухай олж уншсан байгаа. Тэр хүн бол Мордехай. Мордехай Ахашверош хааныг хуйлдаанаас авраад амийг нь аварсан тухай цохон тэмдэглэсэн байдаг. Хаан энэ хэсгийг уншаад зарцтай хэлсэн байгаа. Заав эз, миний амийг аварсан энэ Мордехайд бид нар ямар шагнал өгсөн бilé? Ямар нэгэн гавьяа шагнал, ямар нэгэн цолт хэрэгэм өгсөн билүү? Үгүй хаантаа. Мордехайд ямар ч шагнал гавьяа өгөөгүй билээ. Яа, энэ ч муу хэрэг шүү. Заав эз, яа тийм билээ. Яг энэ үед Хамаан хаантай уулзах гад ирж исэн байгаа. Ямар зорилгоор уулзах гэж ирсэн бэ гэхээр Мордехайг маргааш оройн нь дүүжилж алах зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурулахаар хаан дээр ирж исэн байгаа. Өө ашгүй. Чи яг цагаа олоод ирлээ шүү. За хаантаа. Хамаа. Би чамаас нэг юм асууя. Хаан хүн өөрт нь хамгийн сайн хандсан тэр хүнд хүндэтгэлээ тэр хүнд зориулж ямар билүү өгөх зүгээр. Чи ямар нэгэн санаа байна уу? Намайг л би л мэдээж хааны дэргэд хамгийн удаан байж би л хааны хүртэж бил учраас хаан намайг шагнах гээд байгаа юм байна. За байж тэгэхээр хамгийн сайныг гоох хэрэгтэй. Хаантаа. Та хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж байгаа хүн хааны тэтмийг зүйлгээд өөрийнхөө нүмерийг зүйлгээд өөрийнхөө суудаг морин тэргэндээ түүнийг суулгаад бүх ард түмний урдуур хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнд ийхүү хандна гэж хашигруулж явах хэрэгтэй. Энэ бол түүнд үзүүлэх хамгийн том хүндлэн шүү дээ. Мэдээж тэр нь би л байж таараа. Наа чи өстө дог санаа байна. Алуу Хамаа. Чи яг саяныхаа хэлсэн юмыг Мордехайд очиж үлдчихээ дэр. Би биш үгүй багтаа. Мордехайг алуулах гээд ярьж явах чинь юу хүндэтгэл вэ? За мэдлээ хаантаа. Хамаа өөрийг нь шагнана гэж бодож исэн чи хэнийг шагнасан бэлээ? Мордехайг шагнасан. За ингээд 2 дахь өдрийн найр эхэлсэн байна. Эстер хатан 2 дахь өдрийнхаа найран дээр мөн л хааныг болоод Хамааныг урьсан байгаа. Хатан минь намайг энэ сайхан найрандаа дахин урьсанд үнэхээр нэр төрийн явдал байлаа. Таньда гүнээ талархаж байна. Алей. За хатан минь чи минь надтай дахиад ийм сайхан найрыг бэлтгэж өгсөнд баярлалаа. Одоо надаас гуйх зүйлээ хэлээч. За хаантаа та миний хэлэх үгийг маш анхааралтай сонсоорой. Хаантан минь амийг минь авраач. Миний үндэстнийг авраач. Намайг болон миний ард түмнийг алах гэж байна. Юу нэ? Хэн тэрөө? Юудэчүүдийг устгахаар тогтоол бичигт гарын үсэг зурулсан байна. Хаантан минь 12 сарын 13-нд юудэчүүдийг хоморглон устгах гин. Хаантан минь би ч гэсэн юудэ хүн билээ. Намайг ч гэсэн устгах болно шүү дээ. Хаантан минь та аварч хайрлаа. Яалаа гинэ. Тэр хүн чинь хэн миний хайртай хатанд гар хүрнэ гин. Яасан гинэ. Яада энэ хатан чинь юудэ хүн байсан юм уу? Хаантан минь тэр бол таны хамгаас хүндэлдэг түшмэд Хамаан билээ. Хамаан намайг болон миний үндэстнүүдийг устгахаар цаг тавуулсан билээ хаантаа. Та биднийг амийг аварч хайрл. Яалаа гинэ. Хайртай хатны минь хайртай ард түмнийг устгахаар хэн бүдүүн зүрх гаргана гин. Алуу хүнээр. Мэдлээ хаантаа. Яг одоо
Хамааныг хүл. За ингээд Хамаан хаанд маш их зэмлүүлсэн байгаа. Хаантаа Хамаан өнөө орой Мордехайг дүүшүүлэхээр бэлдсэн тэр дүүжлүүрт Хамааныг дүүжлвэл ямар вэ хаантаа? Яг зөв. Өөрийнх нь бэлдсэн тэр дүүжлүүрт Мордехайг биш харин Хамааныг дүүжил. Яг одоо. Хатантаа амарл амаршо хатантаа яг одоо. Ингээд Хамаан өөрийнхөө бэлдсэн дүүжлүүрт өөрөө дүүжлэгдэж цаазаар авахгүйсэн байгаа. Ингээд Эстер хатан маань залбирлаар дамжуулаад өөрийнхөө үндэснийг тийм ээ мөн өөрийн хайртай ах Мордехайн амийг ч гэсэн аварч чадсан байна. Тэгвэл найзуудаа бид нэр өнөөдрийн түүхээс юу сурч болох вэ? Эстер хатан мундаг учраас өөрийнхөө ард түмнийг аварсан болов? Үгүй тийм ээ. Эстер хатан 3 хоногийн турш үндэснийхээ төлөө залбирсан шүү дээ. Залбирахтаа бүр хоол хорин залбирсан тийм ээ. Залбирлаар дамжуулаад Бурхан эзэн Ахашвирош хааны зүрх сэтгэлийг хөдөлгөөд хорон муу түшмэд Хамааныг шийтгсэн байгаа. Түгээрч барахгүй Юудэ үндэстэнг Бурхан Эстер хатнаар дамжуулан аварсан байх нь. Тэгвэл бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Хүүхэд бидэнд хайртай Бурхан эзэн минь таньда баярлалаа. Өнөөдөр Эстер хатны түүхээр дамжуулаад бид ч бас үндэснийхээ төлөө Монгол улсынхаа төлөө залбирах ёстой гэдгийг сануулж өгсөнд баярлалаа. Эстер хатан маань өөрийнхөө ус үндэснийхээ төлөө 3 хоногийн туршид хоол идэхгүйгээр мацаг барин залбирснаар дамжуулан үндэснээ аварч чадсан шиг өнөөдөр хүүхдүүд бид нар ч гэсэн Монгол улсынхаа төлөө өдөр бүр залбирдаг хүүхдүүд байлгаж өгөөч ээ. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш Эстер хатан шиг Монгол улсынхаа төлөө залбирсан 7 хоног байцгаая. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.